Жолооч нарт эх оны 1-р сарын 1-ээс замын хөдөлгөөний дүрм зөрчсөн бол шууд хариуцлага тооцож эхэлнэ. Улаанбаатар хотын 176 улзуур гарц гарамд хиймэл оюун ухаанд суурилсан 2603 камерыг 2024 онд шинээр суйрлуулж, нийслэлийн тэл камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ онд нээгээд байгаамаа. Хиймэл оюун ухаанд суйрлагдсан хяналтын камераар тээврийн хэрэгслийн хурд гэрлэн дохио, автобусны игнэгээр зорчих, игнэ байр буруу эзлэх, автобусны буудлын дээр зогсох, зогс шугам дээр дав зогсох, төр буюу удаан хугацаагаар зогсох, явган хүний зам буюу ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулсан зэрэг 10 зөрчлийг илрүүлэх юм а. Энэ тухай 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн эдгээр 10 зөрчлөөс 3-т нь буюу зогс шугам давах, урсгал сөрөх, игнэ байр буруу эзлэх зөрчлийг илрүүлж, жолооч нарын гар утсанд 13 тэгтэг 92 дугаараас сануулгах мессеж илгээж эхэлсэн. Энэ нь торгуул биш. Тэл камераар замын хөдөлгөөний түгжирлийг бий болгодог зөрчлийг илрүүлж байгаа юм. Жишээ нь уулзуур гарцаас 20 метрийн зайд игнэгээ эзэлсэн байх ёстой. Хиймэл оюун ухаанд суурилсан камеруудаараа илэрсэн зөрчилд 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс хариуцлага тооцож эхэлнэ. Иргэд жолооч нарт замын хөдөлгөөний дүрм зөрчсөн тухай мэдээллийг 6-аар баталгаажуулж холбоосоор илгээж байгаа юм байна.